Ерөнхий боловсролын номноор сургуулийн Монгол нэг багш Сэрод байна. 7 дугаар ангийн тэмдэг нэрийн утга хэрэглээг судлах гэсэн хичээлийг захимаар бэлтгэн заах гэж байна. За зорилго маань тэмдэг нэрийн утга уурыг тодорхойлох их өгүүлбэрт хэрэглэхээ. Дараах бичил ихээс тэмдэг нэрийг ялгана. Өмнөх ангиудаа бид бүхэн тэмдэг нэр ямар гэсэн асуултанд хариулдаг гэсэн үндсэн ойлголттой байгаа. Энэ хүний нэр нь Балбар, Гэлтгансан, Хонин бор гурвалжин нүдтэй, шанаа өргөн, уруул зузаан, нуруу тэгш, царай дугуй. Танихгүй хэнд ч болов сэтгэлэн зөөлөн хүн юм. Алс хол газраас ч нутгийн олондоо холбоо чимээтэй мэдтэй өстэй. Жухамдаа буян жаргал оршсон хүний байр төрх дүүрэн ажээ гэсэн бичил их байна. Тэмдэг нэрийг яагаад өөрөөр тэмдэглэсэн байна вэ? За эндээс харахад багш нь тэмдэг нэрийг 5 өөрөөр тэмдэглэсэн байгаа. За тэгвэл тэмдэг нэрийн 5 үндсэн утга байдаг бахнэ. Тэмдэг нэр маань өнгө зүс, шинж чанар, хэмжээ, хэлбэр, орон зай гэсэн үндсэн 5 утгыг илэрхийлдэг байна. Тэмдэг нэр ямар үгсийн аймагт холбогддог, яаж холбогддог юм болоо? За бид бүхний ялгсан тэмдэг нэр байна. Хонин бор нүд, гурвалжин нүд, өргөн шанаа, зузаан уруул, тэгш нуруу, дугуй царай, зөөлөн хүн, алс газар, хол газар гэсэн тэмдэг нэрийг бид нар ялгсан байгаа. За тэгвэл багшаа тэмдэглэсэн үгийг ямар үгийн аймаг болохыг тодорхойлоорой. Нүд, шанаа, уруул, нуруу, царай, хүн, газар гэсэн үгс маань жинхэнэ нэр. Тэмдэг нэр маань тэгвэл жинхэнэ нэртэй холбогдож байна. Холбогдохдоо ямар нэгэн нөхцөл аваагүй учраас үүнийг бид үндсээрээ холбогдно гэж үзэх нэ. Тэмдэг нэр их өгүүлбэрт ямар үүрэгтэй байдаг вэ? Та бүхэн тэмдэг нэрийг хасан уншаад үзээрэй. Энэ хүний нэр нь Балбар, Гэлтгансан нүдтэй, шанаатай, уруултай, нуруутай, царайтай. Танихгүй хэнд ч болов сэтгэлтэй хүн юм аа. Газраас нутгийн олондоо холбоо чимээтэй мэдтэй өстэй. Чухамдаа буян жаргал оршсон хүний байр төрх дүүрэн ажээ гэсэн хэсгийг уншаад үүргийг тодорхойлоорой. За тэмдэг нэрийн үүрэг маань их өгүүлбэрийн утгыг нэмэн дэлгэрүүлэх, шин сонон содон нөхцөлийг үүсгэх, за уншигчдын сонирхлыг төрүүлэх үүрэгтэй байдаг юм байна. Өнөөдрийн хичээлээр бид бүхэн тэмдэг нэрийн утга үүргийг судлах сэдвийн хүрээнд тэмдэг нэр нь үндсээрээ жинхэнэ нэрэнд холбогддог. 2 дугаарт нь өнгө зүс, шинж, хэмжээ, хэлбэр, орон зай гэсэн 5 утгыг илэрхийлдэг. Их өгүүлбэрийн утгыг нэмэн дэлгэрүүлэх, шин сонин содон төрслийг үүсгэх, уншигчдын сонирхлыг төрүүлэх үүрэгтэй үгсийн аймаг юм байна гэдгийг ойлголоо. Өнөөдрийн хичээлээ баталгаа дараах даалгаврыг үздэгээрэй. 1-р нь нөхөр нацаг дорж бие нарийнхан, нуруу тэгш шулуухан, царай цагаан, үс хөмсөг хар, гар хуруу цэвэр гойлог, царайлаг залуу байсан юм а гэсэн хэсгээс тэмдэг нэрийг олж зурно. 2 дугаарт нь тэмдэг нэр аль утгыг заадаг вэ? Өнгөрсөн одоо Б'д нь орон зай хэлбэр өнгө, C'д нь орон зай үйлдвэрлэл, Д'д нь хүн байгаль гэсэн хариулт өгсөн байна. 3 дугаарт нь тэмдэг нэр ямар үгийн аймагтай холбогддог вэ гэсэн байна. За багш нь 2 тэмдэг нэрийн дагавар зурсан байна. Тэр тэмдэг нэр маань ямар үгсийн аймагтай холбогдож байна вэ гэдэг дугуйлах нь байна. За 4-р нь тэмдэг нэр их өгүүлбэрт ямар үүрэгтэй вэ гэсэн асуултанд 4 хариулт өгсөн байна. За анхаарал тавьсанд баярлалаа.